Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Дүс солигдож шийдэн Ян Фэж их таз нутг руу ганцаар явснаас хойш эдийнэ 10 хоног өнгөрчээ. Хавцлын амыг талхиж байсан асар том мүсэн хан хайлж, удахгүй нурж унахад бэлэн болоод байв. Захирч Кальян хайлжгүй мүсийг харан сэтгэл түгшин зогсно. Кальян хэрвээ энэ байдал үргэлжилвэл хавцад хааж байгаа мүсэн хан удахгүй устж үгүй болох байх. Түүнд ямар нэг зүйл тохиолдсон юм болов? Тэрээр хэсэг дуугүй зогсож байснаа дэрэгдээ зогсох залуу цэрэг рүүгээ харав. Кальян, хүү минь. Цэрэг. За захирагчаа. Төлөвлөгөөний дагуу гүйцэтгэг. Манад байгаа бүх цэргүүдийг цуглуулж, чулуу шидэгч машин дээр тамил. Уудын замуудыг хамгаалж байгаа цэргүүдийг ч мөн адил татаж ир. Цэрэг. Ойлголоо. Би садан дээр буцаж очлоо. Кальян сэлмээ чанга атхан эцсийн тулаанд өөрийгөө бэлдэж байлаа. Кальян дотроо. Бид тэдний буулгаж авахаас өөр замгүй. Би цэргүүдийнхээ хамтаар газар нутаг, ард иргэдээ хамгаалах болно. Яг энэ мөчөд манан дундаас нэгэн хүн ядарч туйлдсан байдалтай гарч ирхэн тэр. Тэр бол Ян Фэж байлаа. Кальян. Ян ирхмэ. Ян гартаа уугуул омгийнхний их таз нутгийн таягийг барьсан байх бөгөөд таягнаас нэг нь нууцлаг, аимшигтай хүч ялгарч байв. Кальян. Энэ таяг. Ян эцсийн хүчээ шавхан натгаж байсан ч би нэгэнд дийлдэхэ болжээ. Ян юу ч болж байсан. Хүрч болохгүй шүү. Ян ийхүү хэлээд ухаан алдан газарт унах бөгөөд түүний цээжнээс цус алдажгүй нь харагдана. Дүс солигдож Ян аажмаар нүдэ нээлдэ. Түүний харц таазны модон дам нуруу болон өрөөний гэрэлт тусна. Би энэ бүхэлдээ боосттой хүн дөргөн. Ян дотроо. Би захирагчийн ордонд байна уу да. Би буцаж ирч чадсан бол л дээ. Эхлээд тэр таягийг зохицуулах хэрэгтэй. Яныг хөдөлж эхлэхэд өрөөнд байсан цэрэг дуу алдан гүйж ирэв. Цэрэг. Ян ирхмэ, та сэрчгэж. Удалгүй өрөөнд захирагч Кальян Фэрийг орж ирлээ. Ян. Захирагч Фэрийг би хэр удаан ухаангүй байсан юм бэ? Кальян. Та 4 хоног ухаангүй байлаа. Таны би хэр байна да? Ян ирхмэ. Эмчийн хэлснээр та хавцал дээр буцаж ирэхдээ маана хүч чадал чинь хоёулаа үгүй болчихсон байсан. Дахиад жоохон зориодсон бол амь настай нь аюу төрч болох нөхцөлд байсан гэсэн. Ян. Би зүгээрээ. Миний авч ирсэн таяг хаана байна? Кальян. Таяг тэр хайрцаг дотор бусад шидэнгүүдээр хамгаалуулсан байгаа. Маана тамхтай төстэй шидээр хийгдсэн хайрцаг байв. Ян. Та үүнийг тун сайн зохицуулжээ. Захиравч Кальян Яныг сэрвсний дараа сониуч цандаа хөтгөвдөн их таз нутагт яг юу болсон талаар асууж эхлэв. Кальян. Дөнгөж сэрсэн хүнээс ийм юм асуух нь бүдүүлэг байж магадгүй ч би асуухгүй өнгөрч чадахгүй. Ян ирхмээ юу ийм байдалд хүргэсэн юм бэ? Их таз нутагт юу болсон юм бэ? Ян орноосоо босно. Хажуудаа байх нөгөөх нууцлал таягийг гартаа хатгалаа. Ян. Энэ таяг их таз нутагт гарсан өөрчлөлтийн шалтгаан. Энэ таягт хар шид шингэсэн байгаа. Бөөгийн хаан энэ таягаар хар шид, төөрөгдгийн шид ашиглан мангасуудыг удирдах байсан байна. Кальян. Хүлээгээрээ. Хар шид гинэ. 300 жилийн өмнө үгүй болоогүй байсан хэрэг үү? Ян. Тэгэхээр бөөгийн хаан тэр хэн нэгнээс хар шидийн техникийг авсан бололтой. Би энэ бүхний ард байгаа хүнийг олж мэдэж чадсангүй. Бөөгийн хаан өгсний дараа хар шид, төөрөгдлийн шид сарнж үгүй болж их таз нутгийн мангасууд энэ таягийн шинэ эзэн рүү дайрч эхэлсэн. Ноцох баримтыг үгүй хийхин тулд тэдний хийсэн хараал байж таарна. Ян. Тэрнийх нь ачаар энэ таягийг энд авч ирэх үнэхээр хэцүү байлаа. Кальян. Хэрвээ энэ таяг тийм л аюустай юм бол та тэр үед нь устгах хэрэгтэй биш байсан гэж юу? Ян. Надад энэ таяг таалагдсан юм. Ян таягийг ариусгаж хар шидийг нь үгүй хийлээ. Ян. Бочлоо. Энд шингэсэн байсан бүх шидийг үгүй хийчихлээ. Гэтэл яг энэ мөчөд Янд гинт маш хүчтэй өгдөст мэдрэгдэв. Орчин тойр нь улаанаар эргэлдэж зүрх нь хүчтэй цохиж эхлэх нь тэр. Тэрээр цээжээ дарна ашуунаар дуу алдан газар цөхөрлөө. Таяг нь гараас нь мултран унав. Ян. Миний зүрх. Кальян. Ян ирхмэ. Та зүгээр үү?
Яан цээжээ дарна амьсгаа давхцаж дотроо ийн дуу алдна. Яан дотроо миний манаа зүрх. Тэрээр тэсэлгүй их хэмжээний цус алдаж эхлэв. Захирагч Кэлья. Яан ирхэн мэ? Та зүгээр үү? Ардол эмчийг яг одоо аваад ир. Яан. Зүгээрээ фиринг захирагчаа. Би зүгээр л гуужиж байгаа юм. Захирагч Кэлья. Гуужих гинэ. Яан манаа зүрхэнд нь болж буй өөрчлөлтийг тайлбарлаж эхлэв. Яан. Боловсрч гүцээгүй манаа зүрх шин зэрэглэд хүрэх үед ийм зүйл болд юм. Та санаа зовх хэрэгтэйгүү дээ. Захирагч Кэлья. Та үнэхээр зүгээр гэж үү? Яан. Тийм ээ. Яан дотроо өөрийнхөө таамгийг баталж байлаа. Хэрвээ түүний зөв бол тэр 5 дугаар зэрэглэлээс 6 дугаар зэрэглэл рүү амжилттай шилжсэн байв. Тэрээр алгаа харна өмнө нь байснаас хамаагүй их манаг мэдэрч нүүрэндээ яжимгүй инэнсэлдэл тодруулав. Захирагч Кэлья. Ашгүй дээ. Гэхдээ юмыг яаж мэдэх вүлээ? Эмчид таныг үзүүлсэн дээр байх. Яан. Санаа тавьж байгаад баярлалаа. Захирагч Кэлья. Би танаас маш их тусламж авч байгаа байж магадгүй ч надад танд өгөх зүйл байна. Таныг их таз мөхт рүү явснаас 3 хоногийн дараа цараан цамхаас танд захиарсан. Кэлья нэгэн хайрцагтай зүйл гаргана ирэв. Дотор нь болор бөмбөлөг байлаа. Захирагч Кэлья. Даалгавар дууссаны дараа өгөөрэй гэсэн ч та ухаан ардаад бид одоо л танд өгөх боломж гарч байна. Та хардаа. Яан. Цагаан цамхаас ирсэн захиа гинэ. Захирагч Кэлья. Түр хүлээж байгаарай. Танд үүнийг бас өгөөрэй гэсэн. Эзэн хаанаас танд мөртнөр үргүүлсэн захиа байгаа юм. Үүнийг танд өөрийн биеэр өгөхийг маш хатуу анхааруулсан. Яан. Мөртөн гинэ. Тийм ээ. Эзэн хаан цагаан цамхаар дамжуулж бус гараар бичсэн захиа мөртнөр өгүүлсэн байна. Яан. Эзэн хаан яагаад ийм нуустыг арга хэрэглэснийг байхаж байв. Магадгүй энэ нь цагаан цамхгийн захирагч мэдэж болохгүй мэдээлэл байсан байж болох юм. Тэрээр эхлээд цагаан цамхгийн захидлыг уншихаа шийдэд бөмбөлгийг идэвхжүүлв. Цагаан цамхгийн захиа. Үүнийг сонсохдон дээд түвшний шийдтэн Яан Фэж. Энэ захидал дээр бичигдсэн зүйлс таны даалгаварт нөлөөж магадгүй учраас бид дуусныхан дараа өгөхийг хүссэн юм. Бид зайлшгүй шаардлагаар ийм шийдвэрт хүрлээ. Таны харшид үл таних с ижигтэй хүн нэвтэрч багахан хэмжээний үүмэн тарьсан. Яан. С ижигтэй хүн гинэ. Цагаан цамхгийн захиа. Гэхдээ бид эзэнт хүрний цэргүүдийн ачаар танаа гэрийнхэн болон эд зүйлийг тань аюулгүй хадгалж авч үлдсэн. Одоогийн байдлаар эзэн сааны гэр бүл болон цагаан цамхаг таны гэр бүлийнхний аюулгүй байдлыг хангахаар хичээнгүйлэн ажиллаж байна. Тийм учраас энэ захидлаар танд санаа зовх зүйл байхгүй гэдгийг хэлэх гэсэн юм. Яан. Ямар санаа зовмор захиа вэ? Та юу сэтэд байна цамхгийн захирагч Херберт? Химэн бодно. Цагаан цамхгийн хамгаалалт гих хадгавчтай сүрдүүлгийг Яан дорн анзаарав. Яан цагаан цамхгийн мэдээллийг хойш тавьж эзэн хааны мортноор илгээсэн гараар бичсэн нууц захидлыг задлав. Миний хүндэт шидтэн Яан Фэж. Хэрвээ энэ захидал чамд аюулгүй хүрсэн бол хүү бид хоёрын аз дуусаагүй байгаа бололтой. Даадуулт гарсан тул чи хараахан сонсоогүй байж магадгүй ч чамаас нэг зүйлийг хүсэх гэсэн юм. Их тод газрын дорнод хэсэгдэх мангасуудыг номготхон дарах тухай 3 улсын хэлэлцээрийг чөлөө тод Демидерад хийхээр болсныг бичжээ. Яан. Устгад аль хэдийн ихэрчлээ гэж юу? 3 жилийн дараа болох ёстой шүү дээ. Манай улсыг төлөөж 1-р хан хүү Хейдин, 5-р хан хүү Рагнар, захирагч Херберт Леон нар хэлэлцээрийн зүг хэдийнэ хөдөлсөн байна. Харамсалтай нь тэдгээр төлөөлөгчдийн дунд 1-р хан хүүгийн тал зогсох хинч байхгүй байв. Тийм учраас ууган хан хүүгийн найз Яан Фэж чамд би хүсэл тавих гэсэн юм. Демидерад очиж ууган хан хүүд тусалж болгоно. Хаан хариуд нь Яаны гэр бүлийг ордондоо урьж хамгийн өндөр хамгаалтанд байлгахаа амлажээ. Яан захидлыг уншиж дуусгаад хэсэг бодолд ахтан нүдэ анив. Түүх аль хэдийн өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд Яанд дараагийн аюултай асхмаа хийхээс өөр сонголт үлдсэнгүй. Яаны санаанд өмнөх амьдралынхан түүх зурав. Демидерад хэлэлцээр бол Рагнарын хаан ширээ булааж авах тэнцлийн эхний алхам. Мөн ууган хан хүүгийн уналтын эхлэл байсан юм. Тэр үед Рагнар гайхавтай дипломат байдал харуулж Грин Ривер эзэнт гүрнийг хэлэлцээрийн давуу талд хүргэсэн. Үүнээс болж язгууртнууд болон ард иргэд Рагнарын чадварыг биширч харин ууган хан хүүг төрийн хэргийг үд ойшоосон чадваргүй нэгэн гэж үзэх болсон түүхэн цаг мөчүүлээ. Яан. Миний өмнөх амьдралын дурсамж мөн одоогийн нөхцөл байдал. Энэ бүгд цамхгийн захирагчийн төлөвлөгөөний нэг хэсэг хэрэггүй.
Би энэ дундаас аль нь түүний төлөвлөгөө гэдгийг мэдэхгүй юм. Их тал нутгийн дорнод хэсгийн өөрчлөлт, үл таних эмэгтэйгээс хар шид хүлээн авсан бөөгийн хаан. Миний өмнөх амьдралд болсноос төрүүлж болж буй 3 улсын хэлэлцээр. Энэ бүхэн ямар нэг байдлаар цамхгийн захирагчтай холбоотой юм шиг санагдаад болохгүй. Миний харшид нэвтэрсэн үл таних хүмүүс намайг хойшин татах гэсэн оролдлого байх магадлал өндөр байна. Зүгээр таамаг төд ижгэлээ. Тэд намайг мэдчихэж эзэн хааны хүсэлтийг тоолгүй бутаж очих ёстой нөхцөл байдалч гэлээ. Гэвч Яаны биед хэний ч таамаглаагүй зүйл тохиолдов. Цамхгийн захирагчийн ч төсөөлөөгүй. Энэ дэвхийн хаанч бүртгэгдээгүй эдшид түүний биед сэржээ. Энэ бол зөвхөн 6 дугаар зэрэглэлийн шидэнд ашиглаж чадах хүч байлаа. Яан орноосоо босож захирагч Кальян руу шийдэмгий харав. Фирийг захирагчаа. Захирагч Кальян. Хэрэгцүүд байвал санаа зовлтгүй гэж болно. Яан ирхэмэ. Би танаас нэг зүйл гуйж болох уу гэж хэлснээр энэ хэсэг өндөрлөдөг. Үзэрдэл свадивдэж Демидера. Түүхэн хэлэлцээрийн эхэл. Ирэх чөлөө түбийг сагсан байр суурь хотгодоо арилжаа болон бом тураа алдартай Демидера хот. Энэ хот бол Ригнарын хаан ширээг булааж авах тэмцлийн эхний алхам. Мөн ууган ханхүүгийн уншдын эхлэл болох газар юм а. Нэгдүгээр ханхүү. Хээдэн хэрэлцээр эхлэхээс өмнө сэтгэлх нь ихэд түгшсэн байдалтай цанхоор ширтэн зогсно. Одоо шувтгай Яаны хүрээд иргэж болохгүй хэрэгүү. Оожвэр. Тайвшрал да ихэн дээдсэ. Та энэ уулзалтанд эзэнт хүрнээ төлөөлж байгаа шүү дээ. Энд угсаа залгамжлах ханхүү таныг хинч гэмтэж чадахгүй. Хээдэн. Тэрийг мэдэж байгаач. Нэг л муу мэдрэмж төрөөдөн. Чи аль хэдийн мэдэж байгаах. Гэхдээ манай гүрнээс ирсэн цамхгийн захирч болон ихэнх ирч төлөөлөгчд 5 дугаар ханхүүг дэмжиж байгаа. Хээдэн. Надад энэ бүхэн нэг л таалагдахгүй байна. Ийм үед Яан миний талд байсан бол хамаагүй дээр байх байлаа. Харин энэ зур цагаан цамхгийн захирагч Херберт өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд бэлэн болоод байв. Тэрээр Ригнарын хажуу зогсоод ин хэлнэ. Херберт. Цаг нь боллоо. Бид энэ өдрийг л маш удаан төлөвлөсөн. Тэр жад одоо нийслэл рүү яарч байгаа биз? Тэд Яаны хамгийн сул тал болох гэр бүлээр нь түүнийг барьцаарч өөрсдийн талд ажилуулахаар тооцоолжээ. Тэд Яан Фэжийг дотмод хадаргүй мэднэ. Түүнд гэр бүл нь хамгийн чухал учраас тэднийхээ төлөө уруугч болсон ч чадна гэж үзэж байв. Энэ хэлэлцээр дуусах үеэр угсаа залгамжлах ханхүү Хээдэн бүх зүйлээ алдах ёстой байлаа. Гэтэл Ригнарыг язгууртнуудын дунд зогсож байтал тэнгэрт нэгэн юр бусын зүйл үзэгдэв. Хүмүүс. Айн тэр юу вэ? Иргэд. Хаан. Нэг зүйл биднэр лөө нисэж байна. Шов юу? Тэнгэрт нисэж буй зүйлийг харсан нэгдүгээр ханхүү нүдэндээ ч итгэж чадахгүй байхширна. Ян. Би жоохон оройтчихлоо тийм үү? Ирхэмдээцээ гэж хэлсэн тэнгэрээс нисэн бууж ирнэ. Херберт. Ийм зүйл байх ёсгүй. Тэр гэр бүлийнхээ оронд нэгдүгээр ханхүүг сонгосоо бич үү? Яг энэ үеэр Грин Ривер-дэм хотын эзэн хааны ордонд Доглас Ахмад хурдан ирээсэ. Тэр сэжигтэй хүнээс болоод би энд төвжигдээд академидаж явж чадахгүй. Найзуудтайгаа ч уулзах чадахгүй. Би үнэхээр их уйдаж байна. Радио. Дахиад жоохон төвч. Бид ийм үеэр эзэн хааны ордонд байгаадаа талхах хэрэгтэй. Яан эрхмийн манаа ур хитвчхээс өмнө ордны цэргүүд хэрэгтний барьсан ашгүй дээ. Хэрвээ тийм хүчтэй шид идэвчсэн бол хэрэгтэн нь газар дээрээ үнс болж хувирах байсан. Фэж авахай, битгийг санаа зовлоо. Энд чинь эзэн хааны байрагдах газар шүү дээ. Энэ дэвхий дээр хамгийн аюутгүй газар гэсэн үг. Яаны ээж санаа алдна. Радио. Цагаан цамхаг Яан ихм рүү захиа илгээсэн биз дээ. Тэр хизээ мэдгүй энэ хаалгаар ороод ирнэ гэдэгт итгэлтэй байна. Гэтэл гинт Яан хаалгаар би оройтчихлоо тийм үү гэж хэлэн орж ирэв. Яан аюуфтай даадуураасаа 9 минут буцаж ирэхэд түүний хүлээж үйсэн гэр бүлийнх нь ихэд балмагдж бас баярлав. Яан ээжийнхэн гарыг чанга атхан Яан та нарын санаа их зовсон байх та хэмээн асуулаа. Тэрээр ээжийнхээ төгссөн сэтгэлийг тайвшруулж Яан одоо санаа амсч болно. Би та нарыг үргэж хамгаалах болно гэж амсав. Үзэгдэд өнгөрсөн рүү шилжив. Яан. Захирагч Фирик надад нэг гуйх зүйл байна. Захирагч Кальян. Та намайг төдийгүй энэ бүс нутгийг минь аварсан хүн. Таны хүслийг юу ч байсан биелүүлэх болно. Та надад шууд хэл хэмээн хариуллаа. Яан. Та намайг хэсэг хугацаанд хамгааж өгч болох уу? Захирагч гайхаж. Эзэнт гүрний хамгийн хүчирхэг шидтэн яагаад өөрийгөө хамгаалуулах гэж байгааг ойлгосонгүй. Яан өөрийн төлөвлөгөөгөө тайлбарлав. Яан. Миний ашиглах гэж байгаа шид намайг ховсын байдалд оруулах болно. Хэрвээ ямар нэгэн зүйл буруу тийшээ эргүүл
Та явуулын шийтнүүдээр миний тархи руу ман шахах хэрэгтэй. Тэгвэл би сэрж чаднаа гэж хэлв. Яан өмнө нь хинч 6 дахь зэрэглэлд хүрч байгаагүй учраас энэ талаарх бүртгэл маш ховор гэдгийг мэдэж байна. Тэрээр өнгөрсөн амьдралдаа олж авсан мэдлэг, эртний баримтуудаа ашиглан өөрийн гэсэн таринуудыг бүтээж байсан юм. Яан. За ингээд. Тэрээр шидэт тойрог дээр зогсон асар их манаг төвлөрүүлв. Энэ бол зөвхөн 6 дахь зэрэглэлийн шидэтэнд л ашиглаж чадах хүч байлаа. Тэрхүү шидийн тусламжтайгаар Яан өөрийн биеийг 2 болгон хувааж, нэг хувилбараа Демидера руу явуулахаар бэлдэв. Захирагч Кальян. Яан гинт ухаан алдам захирагчийн гар дээр ойчход тэрээр ихэд цочирдов. Тэр яаж? Гэтэл яг энэ мөчид шидэт тойрог дотроос Яантай усны дусал мэт адилхан 2 дүрс аажмаар гарч ирлээ. Тэд ягд амьд хүн шиг хөдөлж байгаад захирагч нүдэндээ ч итгэж чадсангүй. Захирагч Кальян. Тэр яаж ийм шид ашиглаж чадваа? Энэ бол хүүхэлдэйн жүжиг хэмээх ер бусын хүчирхэг шид юм. Уг шид нь зөвхөн 6 болон түүнээс дээд зэрэглэлийн шидтнүүдэд зөвшөөрөгддөг бөгөөд ашиглах явцад шидтний үндсэн бие удирдах болон ховстуулж, оронд нь 5 дугаар зэрэглэлийн эд шид ашиглах чадвартай 2 хүүхэлдэйг бий болгон тэднийг чөлөөтэй удирддаг байна. Шидээр бүтсэн Яаны нэгэн хувилгаа нь захирагч руу харан тайван хэлв. Яан, би тэгвэл өөрийн их бие таны гарт үлдээе гэж хэлээд явсан байв. Үзэгдэл Демидера хот руу шилжиж, нэгдүгээр ханхүү түүнийг хараад баярлав. Чи ичхэж, чи миний төлөө ирчихсэн байд. Бидний зүрх сэтгэл нэг зүгт байгаа байх нь. Би чамайг үнэхээр сансан шүү Яан хэмээн хэлв. Харин Херберт, би хэн ирсэн бол гэж байгаж байсан юм. Чи байсан байх нэ Яан. Чамайг даалгавраа амжилттай гүйцэтгсэн гэж Ферийг захирагчаас сонссон. Үнэн хэрэгтээ нөхцөл байдал хэцүү байсан болохоор чамайг ухаан артсан гэж дуусан шүү. Чи эзэнт гүрний төлөө маш том амжилт гаргавлаа. Яан. Би дээд түвшний шидтний үргээд гүйцэтгсэн төдий шүү дээ. Херберт Яаныг хэлэлцээрээс холдуулахын тулд түүний гэр бүлийн асуудлыг хөндөж эхлэв. Херберт. Гэхдээ чи энд юу хийж байдаг вүлээ? Би чамайг эхлээд цараан цамхагт очиж амар гэж хэлсэн санагдах юм. Гэр бүлд чинь юу босныг сонсоогүй хэрэг үү? Гэхэд Яан. Би цараан цамхаас захиа хүлээн авсан. Гэхдээ би даалгавраа гүйцэтгсэний дараа эзэн хаанаас энэ хэлэлцээрт оролцож, ууган ханхүүд туслах тушаад хүлээн авсан юм. Херберт. Би наад захидлыг чинь түр харж болох уу? Яан. Мэдээж. Херберт. Энэ эзэн хааны тушаад гэдгийг мэдэж байгаа ч чи энд оролцох боломжгүй. Нэгдүгээр ханхүү. Боломжгүй гинэ. Та аавын тушаалыг үд ошиж байгаа хэрэг үү? Херберт. Эрхэн дээдсэ. Энэ бол 3 улсын хоорондох итгэлцлийн талаарх асуудал. Хэлэлцээрт оролцох хүмүүс хамгаалагчдын тоо аль хэдийн тогтсон, өөрчлөх боломжгүй. Бид ингэж өмнөх хэлэлцээр дээр санал нэгдсэн шүү дээ. Херберт. Илч нарын дунд харилцсан итгэлцэл бий. Яаж бид зүгээр нэг хүнч биш, дээд түвшний шидтний хэлэлцээрт нэмж болох вүлээ дээ. Эзэн хаан яагаад түүний хэлэлцээрт нэмж болохгүй гэснийг ойлгон гэдэгт итгэлтэй байна. Ханхүү хайдан хэлэх үггүй болон зогсох зуур Яан цагаан цамхгийн захирагчийн хэлж байгаа зүйл хууль ёсны талаасаа буруу гişгэдгийг дотроо хүлээн зөвшөөрч байлаа. Яан дотроо цамхгийн захирагчийн хэлж байгаа буруу биш. Манай улсууд хэдийгээр хоорондоо дайтаагүйч зөрчид гарч байсан түүх. Би нэмээд энэ бол нэгнийхээ эсрэг өөрсдийгөө маш удаан хугацааны турш хамгаалсан урам улсын хоорондох хэлцээ шүү дээ. Тодорхой хэмжээнд аюутгүй байдал хангагдсан учраас л угсаа залхамжлагч, ивч, төдөөдөгч нар бие хамгаалагчийн хамтаар сувларч байгаа нийтдээ цамхгийн захирагчийг оруулаад уран дээд түвшний шидтэн энэ хэлэлцээрт оролцсон. Хэрв өөр дээд түвшний шидтэн нэмэгдэх юм бол үхлийн аюултай зэвсэг гэж үзнэ. Хэлэлцээр удирдлага алдах болно хэмээн бодов. Яан. Дипломат байдлын гол суурь итгэлцэл шүү дээ. Би цамхгийн захирагч юунд санаа зовж байгааг ойлгож байна. Херберт. Ойлгож байгаа юм бол одоо буц. Чиний энэ хотод байгаа чинь ч дипломат харилцаанд асуудал тарьж мэднэ. Даалгавраа дуусгаад энэ хүртэл ирсэн хүнд ингэж хандаж байгаад уучлаарай. Гэхдээ бидэнд хийж чадах зүйл байхгүй гэдгийг ойлгоно гэж найдаж байна. Яан. Би эзэн хаанд юу болсныг тайлбарлах учраас. Гэхдээ хэрвээ хэлэлцээрт оролцож байгаа дээд түвшний шийдэнгүүдийн нэг нь суудлаа тавьж өгвөл яах вэ? Тэгвэл би тэр хүнийг орлож усах уу? Херберт. Мэдээж болно. Гэхдээ хэн тийм зүйл хийх болж байна хэмээн өгөөдөн асуудал олны дундаас нэгэн шийдтэн гарч ирлээ. Ронан. Би
Би өөрийнхөө суудлыг өгье. Херберт. Чи юу яриад байна Ронон? Ронон. Би хэлснээ л хэллээ. Бид эзэнт хүрний ард иргэд биш гэж үү? Эзэн хааны тушаалыг зөрчих иргэн байх учиргүй. Ронон. Дипломат байдалд асуудал үүсгэж болох ч энэ хэлэлцээрийн зорилго нь эзэнт хүрний ард иргэдээ төлөөлөх явдал. Нэр төрийн хэрэг шүү дээ. Энэ даалгаврыг гүйцэтгэх үеэр би өөрийн суудлаа өгч эзэн хааны тушаалыг гүйцэтгэн дипломат харилцаанд тусалж чадах юм бол би баяртайгаар суудлаа өгөх болно гэж хэлв. Дээд түвшний шийдтэн Ронон хэлэлцээрт оролцох өөрийн суудлаа Ян Фижид шилжүүлэн өгч байгаагаа аль биесээр мэдэгдэв. Тэрээр нэгдүгээр ханхуд хандан би тэгвэл өөрийн хэлэлцээрт оролцох чухал үүргээ Ян Фижид шилжүүлэн өгч байна. Эхэм дээдсээ энэ өөрчлөлтийг зөвшөөрч болгоно уу хэмээн хүслээ. Нэгдүгээр ханху. Би зөвшөөрч байна. Би таны эзэнт хүрнийхээ төлөө гаргаж буй үйлдэл үнэн ч занг өндрөөр үнэлж байна гэв. Мөн Рононыг нийслэл рүү аюулгүй буцах бэлтгэлээ хангахыг тушаав. Ронон Янд хандан өөрийн хэлэлцээрт оролцох үүргээ түүнд даатгаж даалгавраа ямар нэгэн алдаагүй гүйцэтгэхийг хүсв. Ян хариуд нь баярлалаа эрхэмээ. Надад талахах хэрэггүй дээ хэмээн инээмсэглэн хариуллаа. Яны өмнөх амьдралын дурсамжаар бол Ронон нь маш чадвартай шидэднүүдийн нэг байсан ч цагаан цамхгийн захирагч Хербертийн талд бат зогсдоггүй. Зөвхөн өөрийн эд шидийн хүчинд л санаа зовдөг нэгэн байжээ. Ян энэ удаад Хербертийн ч мэдрэхгүй хідэн шид зааж өгснөөр Рононыг амархан өөрийн талд оруулж чадсан байна. Ронон. Тэгвэл би ингэж явъя да хэмээн хэлээд Ронон Хербертийн өмнөх үгийг өгөөдөн. Хэлэлцээрт байхгүй дээд түвшний шидэдэн хотод байгаа учраас дипломат харилцаанд асуудал үүсэж магадгүй гэж цамхгийн захирагч хэлсэн шүү дээ хэмээн санаулав. Херберт Яныг юу ч мэдэхгүй хүүхэд биш бодож байтал тэр хэдийнэ цагаан цамхагт өөрийн үндэс суурэ тавьж эхэлсэнд маш ихээр тайхаж балмагдж байлаа. Тэрээр Ян Фиж гэр бүлээ орхиод энд ирнэ гэж огт санаагүй бөгөөд Яныг маш удаан төлөвлөсөн төлөвлөгөөг нь нурааж магадгүй хэмээн имэж эхлэв. Херберт шүдээ зум эзэнт хүрнийг цагаан цамхгийн эзэнт гүрэн болгох төлөвлөгөөгөө хэрхэвч нураалгахгүй гэсэн шийдмэг харцаар Яны араас ширтэн үлдэв. Димидер бол ямар ч улстай холбоогүй төвийг сахигч эргчүүлээд хот учраас уран улсын хоорондох дипломат харилцааны гүүрээр сонгогдсон юм. 100 гаруй жилийн турш эргчүүлөөний бэлэг тэмдэг байсаар ирсэн. Энголо Невил Димидерагийн 17 дахь хотын дарга. Энэ зүг рүү яваарай. Нэгдүгээр ханхүү. Бусад төлөөлөгчд хаана байгаа юм бэ? Хотын захирагч. Тэд тус тусдаа өөрсдийн хашид байрлаж байгаа. Green River-ийн төлөөлөгчд тэр хашид байрлах болно. Харин тэнд байгаа харш угсаа зат хүмжлэх ханхүү гих. Энэ бол манай хамгийн хүндэт зочдод зориулсан хувийн харш. Нэгдүгээр ханхүү. Бүгд гайхалтай юм а. Цамхгийн захирагч бидэнд одоохондоо өөр төлөвлөсөн зүйл байхгүй л үү? Цамхгийн захирагч. Хэлэлцээрийн өдөр хүртэл төлөвлөсөн зүйл байхгүй. Нэгдүгээр ханхүү. Тийм байх нэ. За тэгвэл бүгд амардаа. Ян намайг дагаад яв. 5 дугаар дугаар ханхүү. Цамхгийн захирагч бидэнд ярилцах зүйл байна. 5 дугаар дугаар ханхүү. Би таныг энэ удаад бидэнд тохиолдсон зүйлд хариуцлах хүлээг ихгүй ч тэр ахын минь хажууд наартсан шидтэн миний санаал зовоож байна. Нэг л муу мэдрэгч төрөөд. Цамхгийн захирагч. Таны юу хийх гээд байгааг ойлгож байна. Гэхдээ хитрхи их санаа зовоод хэрэггүй дээ. Ян эд шидийн хувьд чадвартай байж болох ч энэ уулзалт дипломат байд шаардна шүү дээ. Түүнд ярих боломжгүй уулзалтаа эд шидээр хийж чадах зүйл тийм ч их байхгүй болов уу? Үгүй, түүнд хэлэх зүйл байсан ч ярьж чадахгүй. Энэ бол 3 улсын хоорондох чухал дипломат уулзалт. Нэг муу шийдтэн ямар санаа гаргаж чадах вүлээ дээ. Иймэрхүү хэлэлцээрт дээд түвшний шийдтэнгүүд зүгээр л бэлэг тэмдэгтүүдийн шүү дээ. Яг л бидний төлөвснөөр хэрхэм дээдэс та хэлэлцээрийн гол дүн байх болно. 5 дугаар ханхүү. За яах вэ? Намайг залхааж байгаа ч түүний талаар хийж чадах зүйл надад байгаа биш. Би тоолж барамгүй олон удаа Ян Пэжийг өөрийнхөө талд оруулах гэж оролдсон ч бүх оролдлого минь хүлхийвүтсэн. Түүнийг зүгээр орхичхул ирээдүйд бидэнд илүү том асуудал болох юм гарцаагүй. Та түүнийг хурдхан шиг зогсуулна гэж найдаа. Цамхгийн захирагч. Та тэр тал дээр санаа зовоод хэрэггүй дээ. Удахгүй бүх зүйл эрхэм дээдсийн хүслээр явах болно. Үзэгдэл солирдож. Нэгдүгээр ханхүү. Вах, ямар гоё өрөө вэ? Өө тийм, би Димидерагийн шөнийн гудамж үнэхээр гоё үзүүлбэрүүдтэйг сонссон. Нилээн сонирхолтой байна байх та. Би нууцаар гарч таарах болохоор хідүүлээ солих хувцас авцгаавд яаж вэ? Ахмада туслахууд дээр очиод Ян урагсан өнгөр. Эрхэм дээдсээ. Ханхүү. Ян яасан бэ?
Яагаад ийм амар царай гаргаад байгаа юм бэ? Яан. Эрхэм дээдсэ, та одоо өөрийгөө ямар нөхцөл байдал байгааг мэдэж байна уу? Эрхэм дээдсэ, та бол Green River эзэнт хүрний төлөөлөл хаан ширээ залгамжлах ханхүү шүү дээ. Та бас энэ хилцээр тохирцоо хийх үүрэгтэй ирсэн юм. Миний хэлэх гээд байгаа зүйл бол та энд зугаар цэнгэх гэж ирээгүй. Тийшээ гарах талаарх бодлоо мартсан дээр. Яагаад вэ? Зөндөө цаг байгаа шүү дээ. Та одооноос эхлээд бийгдэх хэрэгтэй. Хилцээрт хамгийн түрүүнд ярих хүн бол эрхэм дээдэс та. Та юу ч хэлж чадахгүй бол ярих ээлж 5 тур ханхүүд очино. Аавас тэрийг сонссон л доо. Хэрвээ тийм зүйл болвол 5 тур ханхүү хилцээрийн гол дүр болно гэдгийг би баттай хэлж байна. Та тийм зүйл болохыг хүсэж байгаа хэрэг үү? Үгүй л дээ. Гэхдээ үнэн дээр би юу хэлэхээ мэдэхгүй байна. Тэд нар цэргийн хүч, дазар нутаг, боолуудын хуваарлтын талаар ярина шүү дээ. Миний эргэн тойронд улс төрийн талаар мэдлэгтэй хүн байтугай надад туслах хүн чалах. Юм хэлж өөрийгөө ичвэгтэртэй байдалд оруулж байснаас амаа татсан дээр биш гэж үү? Яан бодно. Тэр өөртөө бууж өгч бодит байдлаас цухтаад сурчсан байх нэ. Тэгж болохгүй. Учир нь ууган ханхүү рагнарыг үгүй хийж чадах ганц шатрын хүлэг. Эхэн дээдсэ, энэ хилцээрийн гол хүн нь та байх ёстой. Гэхдээ би яаж? Түүнд ердөө өчүүхэн түлхцэл хэрэгтэй. Эрхэм дээдсэ, эзэн хаан намайг таныг тусалж дэмжээрэй гэсэн. Би 5 дур ханхүүд санаачлалыг булаалгахаас зайлсхийж, танд хилцээрт хэрхэн зөв хариулах талаар зааж, хилцээрийг таны хяналтанд оруулах тушаал авсан. Тиймээс эрхэм дээдсэ, яг энэ мөчөөс хилцээр болох өдөр хүртэл та энэ бүгдийг цээжлэх ёстой гэж хэлснээр энэ хэсэг дуусдаг. Энэ удаагийн Parfmine энхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү баяртай.